Сайн байцгаана уу хүүхдүүдээ 8 дугаар ангийн түүхий хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бид капитализмын үүсэл, түүний онцлог шинжийн талаар судлах болно. Зургийг анхааралтай ажиглаарай. Өнөөдрийн хичээлийн агуулгатайгаа танилцъя. 1. Капитализм гэж юу вэ? 2. Капитализмын үүсэл. 3. Капитализмын хөгжил. 4. Капитализм ба социализмын ялгааны тухай хамтдаа мэдж авна. Хичээлийн маань зорилго капитализмын үүсэл хөгжлийг танин мэдэх, онцлог, ач холбогдлыг нь тодорхойлох, харьцуулах. Капитализм гэж юу вэ? За, Адам Смитийн сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч. Капитализм хувийн өмч, үйлдвэрлэл, хуваарлал, орлого зарлага гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлдог тогтолцоо юм. Капитализм бол шинэ үеийн түүхийн нэг гол бүтээл билээ. Манай улс 1990 оноос чөлөөт эдийн засагт шилжсэн юм. Энэ капитализмын нэгэн төрөл болно. Капитализмын үүсэл 15 дугаар зуунд алс аялах чадвартай усан онгоц бүтээж Америк твийг нээсэн капиталист 90 үеийн эхлэл байлаа. 2. Дорноос Европ нийлүүлж байсан барааны их хэмжээний ашигтай байна. Тиймээс худалдаачид өрөнгө босгохын тулд хамтарсан компани байгуулав. 3. Цэмбэний худалдаачид өөрсдийн цэгүүдийг нэгтгэж том фабрик санаачлан байгуулж үйлдвэрийн эзэд болж эхлэв. 16 дугаар зууны аж үйлдвэрийн анх хэлбэр болох мануфактурууд зохион байгуулагдав. 5. Хүн өөрийн чадлаар хөдөлмөрлөж түүнийхээ үр шимээр амьдрах ёстой гэдэг зарчмыг уг онолд хэрэгжив. Капитализм хэрхэн үүссэн бэ? Их сурвалжтай танилццгаая. Амстердамд худалдаа эрхэлдэггүй хүн надаас өөр байхгүй гэж Рене Декарт 1600 оны үед энэ үгийг хэлжээ. За, 1-р асуулт. Их сурвалжийн утгыг тухайн үеийн нөхцөл байдалтай холбож тайлбарлана. Амстердам нь одоогийн аль улсын хот вэ? Зөв хариулттай өөрсдийнхөө хариултыг харьцуулан ажиглаарай. Капитализмын хөгжил. За, цэхүүд мануфактурын зохион байгуулалтад орсноор ажлын үр бүтээл хэдэн зуун дахин нэмэгдсэн байна. Капитализм нь нийгмийн бүхий салбарт нөлөөлж, урьд нь газар тариалан эрхэлж байсан газруудад үйлдвэр байгуулагдаж, хотын хүн ам хурдцтай өсөж эхэлжээ. Нийгэмд баян ядуугийн ялгаа улам нэмэгдсэн. За, шин давхарга бий болсон нь ажилчин анги байсан. Тэд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд эвлэлд нэгдэж байлаа. Сонгуулийн эрх баялагийг тэгш барилтын төлөө тэмцэж байна. За, Джон Кейнс гэдэг хүн маань эдийн засгийн тэнцвэрийн онолыг дэвшүүлсэн эрдэмтэн хүн байдаг байна. Дараах асуултад хариулж таамаглал дэвшүүлэн ярилцаарай. Капитализмын үр дүн нийгэмд юу өөрчилсөн бэ? За, мануфактур хэмээх нэр томьёог тайлбарлана. Нийгэм яагаад баян ядуугийн ялгаа гарах болсон бэ? За, капитализмын онолын гол төлөөлөгчд нь Адам Смит сонгодог эдийн засгийн онолыг боловсруулсан бөгөөд эдийн засагт төрийн оролцоо хэрэггүй бөгөөд аж ахуй эрхлэх нь хүний төрлөх сонирхол гэж үзэж байгаа. За, харин Карл Маркс гэдэг хүн маань капитализм нь ажилчин ангийг сорж мүлжих байгаагийнхаа хүчинд л тогтож байна гэвч энэ нь явандаа хямрсаар мөнхөх тавилантай гэж үзжээ. Джон Кейнс болохоор капитализмыг хит гоёчлон магтсангүй, бас хит харлуулан шүүмжилсэнгүй, харин гол цоггийг нь олж харж засах талаас нь анхаарсан байна.
Дараах асуултад хариулаарай. Адам Смит ямар үзэл санаа дэвшүүлсэн бэ? Марксийн дэвшүүлсэн үзэл санааг тайлбарлана уу? Капитализм гэдэг үгийг тайлбарлаарай. Зөв хариулттай танилцгаая. Капитализм социализмын ялгаа. Хувь хүн аж ахуйг эрхлэгч хинч өмчихөө эзэн байдаг гэж капиталист тогтолцоонд үздэг бол төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслийг хөмжлөх ёстой гэж социализмын үзэл санаалд үздэг байна. 2. Хүн өөрийн хүсэл сонирхлын дагуу ажиллах боломж нээлттэй байдаг. Харин социализмын үзэл онолд болохоор хүмүүс хоршоол нэгдэж хамтаараа эрхтгш нийгмийг байгуулна хэмээн үздэг байна. 3. Зах зээлд чөлөөтэй өрсөлдөж илүү хямд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх боломж бүрдүүлдэг. Харин социалист нийгэмд төр, ажилчаангийн эрх ашигыг ямагт хамгаална. 4. Хэрэгслийн эрх ашиг хүсэл сонирхлын өрсөлдөөн нь зах зээлийг тэнцвэржүүлж өгдөг. Харин социалист нийгэмд хүн бүрт нийгмийн баялагийг тэгшлэн хуваарлана. 5. Бизнес төр оролцох ёсгүй гэж үздэг. Харин социалист үзэл онолд улс орныг бүхэлдэн нам төр зал чиглүүлж удирдах ёстой гэж томхоглож байжээ. Тэгвэл мэдлэгээ баттгаж дараах асуултанд хариулаад зөв хариулттай өөрийн хариултаа харьцуулаарай. Үгийн сүлжээг нөхөж өглөөрэй. Зөв хариулттай танилццгаая. Гэртээ капитализмын үүсэл онцлогийн талаар нэмэлт мэдээлэл бэлтгэрэй. 2-дугаарт капиталист нийгмийн эерэг болон сөрөг талыг тооцон бичээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.